Ардчилсан нам үзүүлж байна. Хот шиг хот. Тэгэхээр үндсэн хуулинд бол том тодорхой заасан байхгүй. Монгол улсын иргэн аюулгүй эрүүл орчинд амьдрах хэрэгтэй. Тусгаар тогтносон улсад мөнгөний хомсд гэж байдаггүй. Өнөөдөр нийслэл хот бол нөгөө дээд хүн судлаа олохгүй доод хүн гүйдлээ олохгүй гэж байгаа шүү. 4-5 удаа гой болгоно гэж амлал гараад ирсэн. Яг л өнөөдөр хүмүүс бүгд юм ядуу байгаад байгаа. Тэгэл дараа нь дахиад амлдаг. Тэгэхээр нь ингээл хот шиг хот болгоно гэж саналаа өгчдөг. Ингээд ийм битүү одоо ярдгаар бол нэг юм чөтгөрийн тойрог болчихгоо байна шүү дээ. Яриа лээдэг. Тэгээ болдгүй. Энэ хооронд нь он жилүүд нь өнгөрөөд байдаг. Нийслэл дүүргийн удирдлагууд үнэндээ мөнгөөр тоглож шүү дээ. Өдөр болгон газрын дээрэм явж шүү. Яахаар юм шудаг ус байх хэрэгтэй гэдгийг. Ер нь ингэдэг л болсон. Би чинь уран зоригтой амьдрмаар байна шүү дээ. Бид сайхан амьдрмаар байна шүү дээ. Энэ ганцхан сая хүнтэй хотыг бол үнэхээр тийм үү эрүүл аюулгүй ажилтаа орлоготой хот болгож бол чадна шүү дээ. Өнөөдөр бол дэндүү арчиг байна л да. Тэгвэл одоо бүгд болоод байгаа юм шиг яваад байгаа хгүй. Дэндүү арчиг байна. Болохгүй байгаа хгүй. Энийг ямар ч одоо сохор хүн хараад ойлгохоор ийм зүйл. Хамгийн гол нь юм хийж бодож байгаа чадна гэж байгаа бусад улсууд нь боломжийг олох хэрэгтэй. Хүмүүсийнхээ хогны мөнгөөр нохоо барьдгаа болооч. Асар жижиг газар л том орон сууцсан бариад. Ингээ ярих юм хоттой үнэхээр олон асуудал. Тэгэхээр энэ бүгдийг өөрчлөхийн тулд яах хэрэгтэй? Энэ асуудлыг шийдэх сэтгэлтэй шийдэх чадвартай улсууд тэнд ажиллах хэрэгтэй байхгүй юу? Ерөөсөө тийм шийдэж болдоггүй асуудал гэж байдаггүй. Хот шиг хот. Хот ямар байх ёстой? Хот хэмээх ойлголт нь бүхэл бүтэн улс орны хөгжлийг тодорхойлогч хүчин зүйл юм. Өөрөөр хэлбэл түүх, соёл иргэншлийн уламжлалтай, нийгмийн эдийн засгийн хөгжлийн чиг үүрэгтэй, хүний амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлж өгсөн хүрээлэн буй орчныг хамгаалах шаардлаганд нийцсэн байх бөгөөд барьж байгуулах иж бүрэн цогцлбор үйл ажиллагааг хилдэг. Хотчиг хот байхын тулд бас тодорхой шалгуурууд байдаг. Ер нь ч дэлхийн хотуудын одоо байдлыг илэрхийлсэн ийм стандартын шалгуурууд байдаг л да. Тэр шалгуур дотор гол нь 5 шалгуур байдаг. Үндсэн 5 шалгуур. Энэ нь бол агаар нь цэвэр байх ёстой. Ард иргэд нь орон сууцтай байх ёстой. Айл өрхөд нь тэгээд ажилтаа орлоготой байх ёстой. Авилгагүй байх ёстой. Аюулгүй тайван байх ёстой. Гэтэл өнөөдөр манай Улаанбаатар хот бол хот шиг хот байж чадж байгааг бол үгүй. Энийг бол одоо бараг хилд орсон хүүхдээс эхлээл бүгд л хэлэх баг. Тэгэхээр энэ бол яг нэг хуучин одоо ноорхоо хувцаал ингэж өмсөд байгаа хүн шиг л байна л да. Тэгэхээр таны бодлоор Улаанбаатарын асуудал нэртэй чивэл та хамгийн түрүүнд ямар асуудлуудыг нэрлэх вэ? Хамгийн түрүүнд надаар хэлүүлдэг ард түмэн нийслэлийн бүгд мэдчих байх. Замын хөдөлгөөн төгжрөл энийг бол одоо нүдтэй амтай бүх хүн харж байна, ярьж байна. Өнөөдөр ус бол Улаанбаатар хамгийн эмзэг асуудал болсон байгаа хүн болон тэр бол мэдэхгүй байгаа. Ерөнхийдөө ирээдүйд тодорхой одоо хэдэн жилийн дараа Монгол Улаанбаатар хамгийн том асуудал утаач биш төгжүүлж усах гээд байгаа. Одоо туулгуулаа хардаа. За одоо нийслэл хотын одоо бухимдлыг тооцоод байвал барахгүй шүү. Тэгэхээр асуудлын шалтгаан юу вэ нөхөр зэрэг нөгөө хот төлөвлөлт хот байгуулалт бол буруу хийгдээд байна. Эндээ бүх асуудал байна л гэж хэлэгдээд байгаа юм л да. Улаанбаатар хотыг анхнаасаа 500 мянган гаруй хүн амтай байхаар дуудсан боловч өнөөдөр энэ мега хотод 1,161,800 хүн оршин сууж байна. Улаанбаатар хүүхдийн багтар өвчин хөдөө амьдардаг хүүхдүүдээс 3.5 дахин илүү байна. Одоо та бидний амьдарч байгаа хот яагаад ийм байдалд орчих вэ? Энд ер нь хэн буруутай вэ? Ер нь альва хүнээс одоо хариуцлага тооцоход бол хинээс нэгтгэе, ард иргэдээс нэгтгэхгүй шүү дээ. Удирдах байгаа удирдлагаас л нэгтгэв байхгүй хариуцлага. Хот шиг хот болохын тулд хотыг ийм болгоцсон улсуудаа дахиад 4-5 удаа гой болгоно гэж амлал гараад ирсэн. Тэгээд бүгдөө олонх болсон. Тэр хариуцлагыг би үүрч чаднаа гэд амлалт өгөөд гарч ирсэн, дараагаас нь нэх ёстой, амлалт өгөөд гарч ирсэн одоо намаас нь энэ хариуцлагыг нэх ёстой ш. Энийг одоо нэг эргүүлж солих ёстой шүү дээ. Тэгээд чадна гэж байгаа бусад улсууд нь боломжийг олох хэрэгтэй.
Би эндээс л эхлэн гэж бодож байгаа. Би өөрөө нийслэл иргэдийн төлөөлөгчтэй бол 4 жил суусан. За би анх бодохдоо одоо нэлээд ориглон сэтгэлээр их юм хийн гэж орсон гэтэл жилдээ 2 удаа хуралддаг юм байна. 2 удаа хуралдахдаа 3-аас 4 цаг хуралддаг. Аль 90-ад онд л анх тавьж байсан одоо болтол шийдэж чадаагүй байгаа. Энэ газар төлөвлөлт, газрыг зах зээлийн эргэлтэнд оруулах, иргэдтэй газрыг өмчлүүлэх энэ асуудлуудыг зөв шийдвэрлэх хэрэгтэй болно. За энэ хуралдаанд бэлтгэл яаж ийм гэхээр материалаа одоо 2-3 хоногийн өмнө өгдөг. Гэтэл энэ нийслэл хотын энэ их асуудлыг чи яаж хүн одоо ямар ч мундаг компьютер байгаад 2-3 хоногийн дотор бид нар судалж юм одоо хянж тийм үү боловсруулж чадахгүй шүү дээ. Нийслэл дүүргээ өдөртөө үнэндээ мөнгөөр тоглож байна шүү дээ. Нохооны хөшөөж барьж байгаа шиг амар үнэтэй хөшөө барьж байгаа шиг. Гэтэл цаана хүүхдүүд ямар байдалтай байж байна тийм ээ? Гэр хорооллын ямар байдалтай байж байна? Сүүлийн 20 жил нийслэл гэдэг юм чинь арчлалын салхиур огт ороогүй байна. Арчлалын үнэр чалгаа. Тийм учраас бид нар энэ арчил гэдэг ямыг нийслэл хотод авчрахгүйгээр өнөөдөр нийслэл хот маань хот шиг хотуулж чадахгүй, улсын нийслэл шигч байж чаддаг. Улаанбаатар хотын боржууруудыг та нар ажиллаараа та хавар болгон солидог гэж цааш нэр. Гэтэл нийлүүлдэг компаниуд нь өвөл зориуд явж эвддэг гэж байгаа шүү дээ. Тэгээ 6.4 их найд төгрөг төсөвлөгдөхөөр барахгүй хөрөнгө оруулалт хийгдсэн байгаа өнгөрсөн 10 жил. Энэ бол одоо дархан эрдэнэч хотыг шинээр босгочих тийм хэмжээний хөрөнгө хийгдсэн. Гэтэл Улаанбаатарын байдал бол уламд орцсон. Энийг бол манай нийслэлчүүд хинээр ч хэлүүлдэггүй мэдчихэв. Тэд нар байгаа учраас л тэр боржуурыг жил болгон сольжуулаад үлчлээд л ард түмнийхээ өмнө замаа жил болгон солиод ахад өөрсөнд ашигтай байхгүй. Бид нарт ашиггүй үстэй. Тэр боржуурыг тэгж солих ямар хэрэгтэй вэ? Би нэрийг хэлээд яг бүр томоохон нөхдүүд байгаа шүү энэ дэр бүр төрийн их том хэмжээний яг боржуур хариуцдаг болсон. Зүгээр боржуур. Одоо авилгалцсан төр бол бүгдийг дарангуйлж дарамтлж эхэлж байна тийм ээ. Энэ маань цаашаа явсаар байгаад ердөө нэг хийтэй дарангуйлагчийн тэр засаглал руу явах юм. Хамгийн гол нь юм хийгж бодож байгаа бол ингэж хий гэсэн бодолтой усуу тэнд очиж хийн. 8 сая доллараар болж исэн хот маань одоо өнөөдөр 200 сая доллараар болохгүй гадаг шүү дээ. Улс энийг хийх нь өөрсөнд ашигтай байдаг байхгүй. Тэнд байж байгаа олон улсууд улгаа хийхэд аюу ашигтай байдаг байхгүй. Тэгэхээр л одоо энэ юу ч н одоо энэ авилга авах гэдэг улсууд хамгийн их одоо ард түмэнд үйлчлэх гэж зүтгэдэг шүү дээ. Энийг одоо төр хариуцж хийгээд энийг одоо ингэ сайхан хийгээд ингэж хотоо хөгжүүлмээр байна гэдэг дараад идэх чинь ягаад гэвэл өөрсөнд нь амар том онцтой байхгүй юу? Хотыг удирдах байгаа. Хотын удирдлагатай холбоотой хууль тогтоолыг гаргаж байгаа төрийн дээд байгууллага. Нэгсэндээ бүх шатны төрийн байгууллагууд нь хотыг ямар аргаар, ямар зарчмаар, ямар хуулиар хөгжүүлэх ёстой вэ гэдгийг дэлхийн хамгийн сайн хотуудын жишгээр нь удирддаг, залдаг, хариуцлага тооцдог, үнэлдэг ийм төрийн байгууллага байх ёстой. Энэ бол Азийн бар Сингапур. Дэлхийд эд баялаг газар нутгийн хэмжээгээр доогуур тооцогдож байсан Сингапур улс ердөө 20 жилийн дотор Япон Солонгос улсын дундаж төвшөнд хүрч чадсан билээ. Газар зүйн тааламжгүй байршил, улс орны уламжлалгүй, улс төрийн соёлын дутмаг байдал, улс үндэстний нэгдэл зэрэг нь тэднийг хязээ мэдгүй суйрлын эрмэгт хүргэхэд ойрхон байсан юм. Харин өнөөдөр Сингапур нь хамгийн бага хүнд сурталтай, бизнесийн таатай нөхцөл бүрдсэн, шударгаас гэрхэмсэн нээлттэй улс болжээ. Хот шиг хот гэж чухам ямар хотыг хэлдэг юм болоо гэдэг асуулт бид бүхэнд өргөж тулгардаг юм. Хар ухаанаар бодоход тоос дортхондоо баригдаж, урагдаж, сэндийжсэн хуучин хувцас ширсээр яв Улаанбаатар хот. Азийн цагаан дагин шиг цэвэр цэмцгэр гоёмсог дайшинс өмсөх цаг нэгэнтээ болжээ. Арчлалын ачаар өнөөдөр Аз, Европын ямар л бол ямар улс орнуудаар хүмүүс маань явж үзэж нүд тайллаа. Тэгэхээр тэнд нүүдлийн иргэншлэр амьдардаг, дуртай байшингийнхаа мухарт очиод бие засдаг. Дуртай газар руугаа хогоо хайдаг. Хайдаг хог нь бол Монголын дээр үед бол гол төлөв буцаад эргээд байгальдаа шингэдэг хог байлаа шүү дээ. Одоо арьс, шир, ноос, ноолуур, малын гаралтай одоо хоньсны зүйл. Өнөөдрийн хог гэдэг чинь бол пластик, лаз, шил, цаас байгальд эргээд шингэдэггүй юм хог байж байна. Бид нэр сар бол 2000 төгрөг хогны мөнгө өгдөг те. Одоо хүртэл манай нийслэл хогноос салаагүй байдаг. Сүхбаатар дүүрэг гэхэд зөвхөн хог цэвэрлэхэд зориулаад 100 сая төгрөг хурааг. Сард 100 сая шүү. Жилдээ бол тэрбум 200 сая юм гэж. Энэ бол одоо тэр хогийг цэвэрлээд, хогийг тээвэрлээд
тэр хогийнхэн цэг рүү аваачаад явж явах хангалттай өрөг байхгүй. Гэтэл өнөөдөр тэр хогийн тээвэрлэлт хийдэг компаниуд ярьж штэ биднэрт тээвэрлэлтийн мөнгө байхгүй гэж үуч. Улаанбаатарын төсвөөс өгөхгүй байна бидэнд гэдэг ингээд. Тэгэл бид хогондоо дарагдаад сууж байгаа байхгүй. Өнөөдөр нийслэлийн иргэдэг энэ ядуурл, ажилгүйдэл, хөрс усны бохирдол бүх зүйл өдрөөс өдөрт шарж байна. Өнөөдөр энэ талхны үн, махны үн, орон сууцны үнийг эгэл ард гүйцэхэ боллоо. Ер нь одоо цаашаа энэ маягаар одоо жоохон хугацаа алдах юм бол арчил өөрөө аюулдаж байна. Монгол сэтгэлтэй улсууд нь Монголоо удирдахгүй бол нэг мэдхэд бид нар монголчууд Монголдо гадны боолууд болчих магадгүй байхгүй. Тэгэхээр ийм байдалд орохгүй байхын тулд Монгол сэтгэлтэй улсууд Монголын төр захиргааг удирдах хэрэгтэй байхгүй. Ийм учраас энийг хийж чадах улсууд манай ардчил намынхан ягаад гэвэл энэ бүгдийг эхлүүлж, энэ бүгдийг өрнүүлж, үүсэхийн төлөө өдөж тэмцэж явж байгаа нам гэдэг утгаараа хэлж байгаа тэр сэтгэлтэй хүмүүс гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ хүнээ мартсан нийгмийг шинжлэхийн төлөө, өөрчлөхийн төлөө бид одоо цаг алдалгүй дөрвтэй тэмцэх хэрэгтэй. Өнөөдөр л хийхгүй бол маргааш гэж өдөр байх. Тэм учраас өнөөдөр асуудалд цоо шинээр ханддаг, асуудалд ижбүрнээр цогцоор нь ханддаг ийм баг өнөөдөр хотын удирдлагадч улсын хурлдч хэрэгтэй болоод байна. Тэгээ юмыг өөрчлөхийн тулд төчнөсөөс үзгөөд шүү дээ. Бүтээхийн тулд сөнөө гэж эвдэгч. Тэгэхээр юм одоогийн багтаа энэ тогтсон тогтолцоогоо эвдэгч болчих жоохгүй. Тэгвэл одоо бүгд болоод байгаа юм шиг яваад байгаа байхгүй. Болохгүй байгаа байхгүй. Тэгэхээр бидний хүсэж байгаа юм бол ард иргэдийнх бол ерөөс ойлгомжтой яриад бол хандсан. Одоо ганцхан хийх үлдсэн. Хийхийн тулд эхлээд өөрчилж. Сонголтоо өөрчил. Би тийм л юм хэлмээр байна. Би бол энэ ярианаас одоо бараг залхаж байгаа шүү дээ. Яг нэг үйл. Тийм учраас ялагдах их бидэнд байхгүй. Бидний ард арчил байж байна. Улаанбаатарчуудаа, нийслэлчүүдээ бид нар хот шиг хотод амьдрий гэдгийг хүн болгон ярьдаг боллоо. Юуны өмнө бол нийслэлчүүд өнөөдөр зөвхөрсөн байна. Тийм учраас нийслэлчүүд энэ удаа бол өөрчлөлтийг хүсэж байгаа. Энэ удаа өөрчлөлтийг хийж чадна, сонголтыг хийж чадна. Яаж сайхан хотолох вэ гэдэг нь та бүхний сонголтоос шалтгаалтай байна. Тийм учраас хот шиг хоттой болохын тулд эхлээд сонголтоо өөрчилж эргэлт хийх шаардлагатай байна гэж би бас Улаанбаатарчуудаа, нийслэлчүүдтэй уриалмаар байна. Бид бүхэн аз жаргалтай их хотынхоо иргэдэн байж хүсэл мөрөөдлийнхөө зүг чигийг бодит биелэл болгон өөрийн гих их орондоо, өөрийн гих их хоттой сэтгэл дүүрэн тайван амьдрах учиртай. Хүн шиг амьдарч улс шиг хөгжиж. Би ажил хийж мөнгө олдог. Гэхдээ хэрэгцээнд минь хангалттай хүрдэггүй. Цэвэр агаартай цэвэрхэн хотод төрөөсөө хамааралгүй өөрөөрөө амьдардаг шударга нийгмийг байгуулна гэж хүмүүс ярьдаг. Гэхдээ агаар нь бохир, авилгалаар дүүрэн хот маань хогтой, газар нь гадаад удаа зарагдсан улсад би амьдардаг. Бидний өмсдөг дийлэх хятад хувцс гэж заасан дээр бүртгэсэн гэсэн. Гэхдээ дийл нь яг дотор нь байгаа монгол хүнийг бүртгэж чадахгүй. Гүн ухааныг судлаагүй чи. Хүн ухаанаа гээгээгүй монгол хүний удам бий. Уртын донд уярдагч, рок сонсох дуртай, наадмын барилдаанд хөөрдөгч, хөл бөмбөгт хорхойтой, одоохондоо чадахгүй гэсэн айдсын минь дарж, олимпийн амрагууд төрсөнд би баярлдаг. Утаатай, соёлгүй хот гэж харахаасаа илүү Улаанбаатар минь миний нутаг их залуус олон байдаг гэдэгт би итгэдэг. Багын найзуудын ихэнх гадагшаа гарсаж, би тэднийг эргэж ирээд ихийг бүтээн гэдгийг мэдэж санал худалдаж авах гэсэн лөөрчнээс сохор зоосч гордохгүй залуус сайхан ирээдүйн төлөө хідэн зуугаараа нэгдэж ам зүрбэл гар зүрдгөн болж амт нөхөд ах дүүс болж байна. Амлсан мөнгөний өмнө алгаан тусаж хүлээх биш. Ажлаа хийгээд орлогон олдог, авилга өгөхгүй, ай хаюулгүй, хүнтэйгэн газартайгаа хүндишгүй тэр эрхтэйгээ хүн шиг амьдарч улс шиг хөгжихийг би хүсэж байна. Энд эцтэй, эзэн нь ирээдүйтэй, ирээдүйн гэрэлтэй. Намайг амрагдаг. Нэр минь Монгол, дүр минь Монгол, цус минь Монгол, цэс минь Монгол. Эх орон гэдэг эрдэнийн 6 үсэг элэгдэж дуусахын цагт би дуусна. Би Монгол хөө.